Хүмүүс ингээд нэг шохоо гэхлээр их мэддэг юм шиг их танил санагдаад байт юм шиг байна. Тэгсэн мөртлөө яг үндэ хүмүүс мэддэг байхгүй шохоо гэхлээр. Яагаад бид нар энэ шохоогоор энэ барьцлуулагч хийгээд байгаа юм бэ гэхлээр нүүрсэн шахамлтууд шаталтын процесс хөхрлөг хий гэж юм үүсдэг. Хөхрийн хий. Тэр хийг энэ шохоо маань өөртөө шингээж авдаг. Маш том давуу тал байна. Импортын барьцлуулагчд бол тийм юу бол байхгүй. Үйлчлэгээ бол байхгүй. Хоёрдугаар бат хөхрийн чанар маш сайн. Тэгээ нөгөө өөрсдөө дотооддоо хийж байгаа болохоор нөгөө чанараа яг жигд барих бүрэн боломжтой гэсэн. Дээрээс нь 3 дугаарт хамгийн том давуу тал нь нөгөө түлшний үйлдвэрлэлийн процесс тэр хаталтын дамжлагт манай энэ барьцлуулагчаар үйлдвэрлэхэд нөгөө хатах дамжлагын температур 2 дахин бага явж байгаа. Ердөөсөө 100 орчим градусд л хатад бүрэн хатаа гараад ирдэг. Тэгэхээр нөгөө түлш үйлдвэрлэлийн зардлыг бас бууруулах боломжтой гэж харагдаад байна. Маш олон хүмүүс ингээд угаартаж насварлаа, энтлээ гэ тий. Тэр нь болохоор одоо энэ барьцлуулагч байдаг юм уу? Тэрнээс шалтгаалаад бас юм гарч ирсэн юм тохиолдол байдаг л да. Одоо танаа энэ бүтээгдэхүүн хийж байгаа юм бол тэрний хор хөнөөл бол харьцангуй их бага уу тий. Тэрний чинь л одоо эсрэг л ажиллаж байгаа. Одоо тэр угаар хий, хөхрийн хий одоо тэр юмнуудыг өөртөө шингээж авах тийм зорилттой л одоо бүтээгдэхүүн баггүй. Тэрэндээ гол инновац нь одоо шохоогоор хийгээд байгаа юм гол учир нь бидний гол зорилго болохоор тийм усаас одоо мөнгө авахгүйгээр тийм өөрсдөө аж үйлдвэрлэл хөгжүүлээд тэр хөгжүүлсэн үйлдвэрээсээ гарч байгаа бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулаад одоо ажлын байр бий болгоод улсдаа татварлалууд тэгээд тэр гарсан бүтээгдэхүүнүүд маань өөрөө агаар орчны бохирдлын эсрэг ажиллаж явах ийм одоо цогц юм кластерын систем хөгжүүлэе гэж явж байгаа шохоо энэ дээр суурилсан.